залбирсан ч бурхан уурлаж зайна. Яаж тийм бэ? Би сая инgi манай ээж маань заалгаад гэсэн чинь бичлэг зогссон. Тэгээ одоо хийж ин би яг энэ дээрээ хаана тэгээ зогсоохгүйгээр юу яцсан юм бэ лөө? Ямар гоё амттай бэ? Дараагийн удаач бас Өөр тоглоом тоглож тийм лөө? манай гурав цаашаа Энэ яга бичлэгнийхаа минутаас унших галаа. нэг нь хаан дуусч орж ирлээ. Дэлгүүр орохгүй бол мах дууссан гэсэн чинь Фэйлийн санарч агаад зам хаагаад явчихсан. Тэгээд нэг сүхтийг харагдлаа шүү. Тэр хүмүүс рүү дээрэмчд дайрчих шиг байна гэдэл. Фэйл хэлэхээр нь мөхөд яас очиж туслая. Шагналт нь чам амттай хоол хийж өгнө шүү гэсэн чинь манай хүний хинстэл нь харуулдаг дахиад очино. Тулаан нуунаар нисэж ороод бүгдийн чихийг нь дүлээртлээ ахиж дээрэмчдэг дэвсээ хураалж бууж өгөхийг шаардлаа. Тэрний маш их баярлаж манай энэ хавар үлгэр домох шиг л яригддаг хүнтэй боддоор таарчлаа гэдэл. Нилээн юм ярьж байгаа цаашаа хамт зам хүнэлийг аврагч мөнгө Хенри гэдэл маргалдаад байдаг. Орой бол буудалсан чинь Фэл нөгөө амлсан хоолой гэлс хийгээрэй гэл амар ширтээ салахгүй. Босод хүмүүс борч мэрэл манай хэд тусдаа жаагаа болтож байгаа хоолой хийж эхэлнэ. Их мах идэв шүү гэж Фэл хэлсэн. Мокодо нэр тоохгүй. Сүү хажуунаас нь мах идэ гэж хэлвүүгүй юу? Вааняна хэлвүү яах вэ? Манай хүмүүстэн махнуудаа өөр соусаар амталж гурлаар бүрээд майр гож харнаа. Фалайс. Сүү Фэл хоёр амтрахын идээд Мокодо шараад л байжсэн чинь босод хүмүүс өнрийг нь хүрээд ирдیں۔ Юу юм бэ? Ямар гоё үнэртэй юм бэ гээл. Манай хүн бүгдийн дайлсан чинь түүх амьдралдаа идчихсэн хамгийн амттай хоол зүгээр лаажин тхүү гэдэг. Хөөх манай хүн шараад хуураад тэр олон амтны хоол хийх гэж бүр ядарчнаа. Нөгөө хэд нь баярлаа гэж явцгаасан Мокодо өөрөө юу ч идэж чадаагүй байвал яах вэ? Орой унтах болсон чинь дээрэмчт нь хараал хэлээд амандаа өглөөд ахаар та нар айтайхан байгаарай. Манай Фэл уртай шүү гэж сүрдүүлж энэ. Маргааш нь хот руу орж ирээд Мокодо адал явж хайрчдын бүлгэн рүү явахаар боллоо. Шүтэж Нөгөө чинь тэрний эзэн нь энэ хотод амьдардаг үед амьдсан худалдаач юм гинэ. Мокодо дараа дэлгүүрээр нь заавал авчна гэж амлаад салж явдаг. Тэгсэн манай хүн сүүлийн сард ерөөсөө даалгавар биелүүлээгүй болохоор өнөмлөх нь хүчингүй болсон байдیں۔ ашгуудаа эзэн тавиуллаа гэм бид. Гордон биелүүлэхийг хичээд гинэ. За энэ Тэгээд манай хүн нэг хоёр мэдгүй хийдээ одоо би тавьдаа талтаа хүрсэн гэж байна. Шуу гэж бодож байна. За манай хэд тэндээс гараад махны дэлгүүр очсон чинь хот руу хамт ирсэн баатартай одоо өөрний тоглоом тоглоё. Хэрвээ тоглоом хийж аваад 10 минут болж байгаа бол руу дэмжиж гэсэн. Ямар сайхан дээр зэрэг вэ? Янзаж өгнө. Жишээ нэр бодогдсон чи Squid Game 3 маргааш гар чин Squid Game-тэй холбоотой тоглоомоо тоглолцсон юм лээ. Орой хийж өгсөн хоол юу юм байсан бэ? Мокодо орк аврах шүү. Аврах уурын махаар хийсэн гэсэн. Нөгөө Энийг дуусгах гэхээр дуусахгүй мэн дүү. мэдээгүй гээд Тавьгүрээр ахлагч нь өөрийгөө энэ хотод Squid Game-тэй холбоотой гэхээр надад энэ санагдаад байна. Нэг зуртаа нэчиж. Жижиг өрөөний цонхог нэг нэг чухал юм аа шүү. Энд би хүлээгээд байна гэж. Манай хүн баахан цэлцэгнүүд хөлөнгээд өргөл өргөнөө. Шалхны борхон ч нөгөө хидээ идээд боо аз жаргал. Тэгсэн буцаад цахиусан хажуунаас нь ажиллаа сууж идэв шүү. Маргааш нь манай хүн ажлын самбараа даалгавар сонгох гээд байж илаа. Ажлын хүнд хөнгөнөөс хамаараад оноотой байдаг гинэ. Эмийн ургамал бодвол уран гогцын агнуул 3 оноо. Зэрэгцэл ахлын тулд манай хүн 100 оноо хийлээ. Тэгээд их оноод гогцын агнуул Түү амар салхиорч. манай хүний драма сэтгчгээд Бас амар нэрч. тэгээд шүүгээс юу гэж байна? Асууна. Гоблинтой тулцыг өсмөр л байгаа гэж ядах чагаад сүг өөрийнхөө тавтай. Эмийн ургамал Нэр буруу болчихсон. Нэр скуулийн 2-ын тоглоомууд байгаа. Season 2-ын тоглоомууд байгаа. Season 3-ын тоглоомууд байгаа болов уу? Хоёр очиж хэдэн гоцыг олсон ч сүү яах хийх юм зүг. Тэр боо Squid Game орноо. Жигийг тастаж аваач гэсэн байна.
манай хүн айгаад чадахгүй эмор өсөж ямар сони боодыг хадаад байдаг ялгаагүй шүү дээл гахаад байдаг. Тэр чин шаал өөр дээл мокодо хашгирсан чинь баахан гоблинууд сосоод дайраад ирсгүй ах уу сүйж өөдөөс нь хүчлээрээ буудаад бүгдийг устгаа хийдэг. Энэ сүй бүр зэрлэг болоод нэ тий. Цаашаа явъя л да тосгоноор нь устгах гэж наа тий. Бүр самрах нэ. Юу яриад байгаа юм бэ? Даалгавраа хангалттай биелүүлчихэд байна. Уцыг гэсэн чинь дээл хүчээр аваад явчихдаг. Бүх гоблиныг устгачаад сүй сайхан Нааштай хөөе. гаргаж маргацсан. Фейл гэсэн чинь мокодо. Нүдэрийн тастаа байна. Энэ хоёр бүр арай зэрлэг. Манай хүн бүгдийг нь чигийг нь авч уудалчаад итгэл зүйн хэмжээ авчих гэж байгаа юм. Хадлав цайгчдын бүлгэмдээ буцаад авсан чинь ямар олон гоблин устгацсан юм бэ гэд бүгд гайхаж манай дарга тантай уулзъя гэж юм. Манай хүн жаахан санаа зовоо. Өнгөн хөвөрт. Дарга нь фейлийг үргэлжлүүлж яваа гэж магтаад хааны орчноос ирсэн захиаг өгөх гэж дуудсан юм аа гэв. Хаа манай гурыг энэ Оо, дахиад гараа хэлсэн. Харин хэрэгцээтэй үед бидэнд тусалж байгаарай гэсэн байна. Фэйсбүүк үлгэр домгийн аратаа улс оронд нь амьдарч байна гэдэг нь л өөрөө иргэн тойрны улсуудаас хамгаалах маш том хамгаалалт юм байна л да. Тэгээд бүлгмийн дарга мокодо бүр сий зэрэгэл рүү дэвшүүлчихдээ. Манай хэд ч бүр гараад өглөө л дөө. Ийм хүчтэй магсын эзэн бас хэд доод зэрэглэлийн байхаар сонирн байх юм гинэ. Тушаал дэвшүүлсний хариуд нэг хуульд байна гэснээр эс зэрэглэлийн даалгавар гүйцэтгэхэд туслаач гэнэ. Энэ болохгүй та. Юу ч байсан чаднаа л гэдэг. Мокодо хадгалж ийсэн амар магсуудаа гаргаж ирээд гэсэн чинь дараа Рутин ямар ротоо гэлтийн би эхэлье. Эхэлчмээр штэ. Хийч бас ажиллах. Эхэльегүй MC 103. Маргааш шинэ өмнөлгөө аваарай гэдэг бол. Скут MC 103 хэлж чадахгүй юм байна. Мокодо ойд дандаа шарсан уурсаа хийсэн ч өнөөдөр арай өөр юм хийнэ гэд махногоогоо бэлдэж гүнждийн үртэй соосоор авдлаа. Фэл юу их ногоо вэ гэсэн мөртлөө дуртай нарахгүй идчихдэг. Манай хүн будаа агшаахаа мартсан болохоор өөртөө сэндвич хийгээд идчихсэн чинь нөгөө хоёр нь бас нэхэд идэв. Маргааш нь өмнөлгөө авахар болсон чинь амар гой мөнгө үнэлэх шүү. Даалгавраа 6 сарын дотор гүйцэтгэхгүй бол үнэмлэх нь хүчингүй болно шүү л гэж байна. Бүлгмийн дарга нөгөө магсуудын дараа мокодо Лама хийж авах дарга 10 минут нь олчих юм бэ. хорт ногоо гэхэл 200 алтан зоос. Бараг. Цэнхэр оогөр бүр 132. Энэ яригсаа тийм биш ээж магадгүй. 100 алтан зоос өгнө. Мокодо бүр гайхах баярлах зэрэгсэд дандаа дээрэндүүлчих үедээ гэж бодоод байгаа. Гүйлд мастрын өөх хоёр даалгавар нь төмөр гүрүү улаан бухын сүрэг тах бай. Фэйл гэсэн улаан бухчийн өстө амттай штэ. Стэг гэдгэндээ гэд баярлж энэ. Гараад явж байхдаа мокодо маргааш өглөө даалгавраа биелүүлэхээр явна гэсэн чинь фэйл. Одоо юу вэ та? Гэс стэг гэдмээр байна гэдэг. Манай гурав нөгөө хөдөлбаачны дэлгүүрээр орж мокодо цүнх авахар болсон. За тоглоомоо хийж явах болохоор өөрөөр нь сонгуулна гэж. Тоглоомоо Энэ хоёр нэлуурч байгаамаа. Сүй зэрлэг гахааны арьсаар хийсэн улаан цүнхрүү өсрөөд орчноо. Өнөөдөр та нартай 1 2 3 компьютер дээр Өрөн хүн байгаа юм байна. Одоо 4 болно. Машаа. Дизайны чиглэлээр сурдаг оюутнууд дуурсан. 5 6 Зохиог бүсгүй бүх Вэжтэй 1 3 аниматороор даах юм шиг манайхаа. Энэ 3 хүн нэмэш. Интег Монголиороо холбогдороо. Бидний дэмжиж хамтран ажилласан Интег Монголиадаа баярлалаа. Манай хүн бүс интернетээр авсан юм нийт 11 алтан зоос боллоо. Энэ хачаал. Тэр ингээд нүунийг нь хажуу талд нь зогсчихгүй. Хар могооны арьс байгаа юу гэхээр мокодо бүгдийг нь зарцснаа хэлнэ. Гэж худалдаачны уран бугарч ойр могооны байгаа. Улаан арьстай болсон ёстой сайхан байна л гэх. Дахиад болтол шууд надад гараарай гэж баахан захина. Тэндээс гараад явж ийснаа могоо гиснээс могооны мах шарж идээл даа гэж манай санаа нийлж амттай гэх чинь хоол хийж иднэ. Би орохгүй. Маргааш нь металл бүрүүлийн амьдардаг ууланд орсон чинь харагдах амтаа алгаа. Тэгсэн фейл байршлыг нь мэдрээд агуураа аваад өгчихлаа шүү. Би гадаан байжээ гэсэн хүчгүй аваад орчлоо яах вэ?
Агууд биеэс нь гэрэл цацарсан ганцхан өрөл автдаг. Шид хэрэглээ нэмэргүн байна. Метрилгээд шид сагнуулдаг металл игээд гэрэл цацруулаад байх шиг байна гэхээр нь Мокодо одоо тэгээд яах юм бэ гэсэн. Фэл аянга цахилгаан гаргаад устгаа ичдэг. Сагнуулж болохооргүй шид ахиж байгаа юм. Мокодо тэндээс баахан метрил аваад ёо ийм гой сэлэм хоёр нэнтертэй болчих юмсаа шид сагнуулдаг гэд байгаад гэсэн байжсэн. Фэл хаг шигснэ. Энэ уугаар яадیں۔ Энийг чамд хийж өгсөн хамгаал хамаагүй илүү хүчтэй. Одоо яг үхрээ мах идийгээд дараагийн даалгавар руу аваад явчихнаа. Манай хүн эсэргүүцэд угаад амарч байна. Уулан дээр цусан ирэх бухнууд харагдаж байна. Манай хүнийг эндээ хүлээж байгаад тэл арайд л сүйд сурсан зангаараа би ч гэсэн толтно гэж ахыгаа араас бондоноод яваад өгнө. Манай хүн нилээ ойрттой харж исэн хүчтэй салхи гарах шиг болоод бүх бухнууд бай гэсэн мэт. Тэл сүйд монор тулцсан гэдэл магтчих. Манай хүн тэр олон үхээд арай гэж хадгалж байсан чинь сүйд тусалнаа. Өөрийгөө маш олон болгож хуваагаад ингэж хийлээ. Яг тархины үлгэмдэр буцаад орцсон хүмүүс бүр шок. Яасан гэсэн яг тийм бүрэл сүүл 400 жилийн өмнө харагдсан амар ховрын гинэ. Метрилийн уурхайг дэлхийд 3хан байдیں۔ Чи шинэ уурхай олоод нээсэн юм чинь шагнал нь дор хаяж 50000 алтан зоос болно гинэ. Тэр бүрүүлийг бүр хаад өвгөл болгож барихаар болдог. Их л ховрын бараа юм байхаа. Мокодож бүр айд сүлдээ цүйд болно. Нөгөө бухны талаар асуухаар нь гаргаад үзүүлсэн чинь тэр хоёр нь бүр ухаан алдах нэ. 50 амьдрал нь ингээд дуусчлаа гэж үгээр үсээ зулгаасан. Тэгээ шаа. Юунд нь санаа зовдгийг гав цаах стейк идээл. Манай хүч тустай соусаар амтлаад маш гоё стейк шааж өгнө. Тэгэл ганц өмгөж дуусгаад нэмүүлээ. Вагонаас гарамттай болсон байна л гин шүү. Түүс мүс зааж гинаа. Хоолой идчихэд амраад байж идэл. Фэл бурхан дөх хөргөлийн сануулнаа. Манай хүч дахиад хар мартсан байдیں۔ Сандраад юу авдیں۔ Билээ гэжсэн. Бурханы хоолой сонсогдож юу идмээр байгаагаа захиална. Дөнгөж өглөө өчгөд байж идэл. Бусад сахиусан тэнгэрүүдийнх нь хоолой сонсогдно. Ямарт нь амттай өгöd ямарт нь өвдгөн байл гэж юм. Тэгээд бүр галын бурхан, газрын бурхан хоёр жижиг дайрсаар байгаад манай хүнд ажиллаа өгөх болчтой. Нэг хүн ийм олон ажиллал авах болсон юм уу гэсэн анх удаагаад ингэж өгч байна л. Тэгсэн усны бурхан би тэгээд ганцаараа Мокодогоос өргөд авахгүй мүү гэж ойлаад ундیں۔ Чи ямар нэг юм хийгээч гэж босод бурхад нь манай хүн загнаад байдаг шүү. Паниктаад байжсэн сүү нүдэнд нь харагдаад нэр сүүд ажиллаа хүчиж болох уу гэлээ. Усны бурхан сүүлийн 100 жил анх удаа өгч байгаа болохоор сүйд бүрэн ажиллал өгнө. Нөгөө хэд нь бүр гайхав. Энийг бол тарааж өгт юм шиг байна. Цаана өглөө яарав. Мокодо том хайртай дүр алдсан юм байна. Статусаа шалгаж идэл сүйд ажиллал авахар яад ингэж асууж юм. Чамайг хамгаалж хүчийг чинь ихсгэн гэсэн үгтэй тайлбарлаж өгсөн нэг л ойлгодгүй. Манай хүн бодитоор харуулахаар шийдэж туршаад үзсэн. Тааж байна. Шийдийн хүч нь хамаагүй нэг гайгуулсан байх гэж бодож байна. Сулбаад байгаа. Сүү усны шид гаргаад модроо болсон. Гайгуулсан байх гэж бодож байна. Миний бодлоор гэхдээ өрөөшөг болгоод мод тайраад байсан. Ямар моног юм бэ? Гэхдээ хат дотор ийм шид гаргаж болохгүй шүү гэсэн хэл. Сүйдээ толтож үзмээр байна чи. Болохгүй шүү дээ. Сүү хараахан битэн болоогүй байгаа гэж арай дараа өгөхгүй гэж бодож байна. Хүч тэнцвэр харагдаад гаж үтчихтэй. Салтгүй шүү бүр. Мокодо зогсоо зайгүй шин шидэд автаа сүртэй байгаа сте. Фэл яваад аахи хийжсэн чинь Мокодо гацын шидэд хэлсэн байшин гоцуулна. Цаан тааж нөгөө нээ таалагдахгүй. Фэл авраг могоо агнаад ирсэн. Шагналд нь гой хоол хийж өгөөрэй. Манай шинэ байшиндаа сайхан тастай хоноод хот орж нөгөө худалдаач нь могоо ажиллаа. Басана Замдаа хоол хийж идэхээр болсон чинь Мокодо махны машин шинээр авсан гэж гайхуулаад сүйд болно. Йоо ийм гой татсан мах хийж болно шүү дээ гэл. Сүйд гисэн би гингүүтэй гэс амар гайгүй ингээ яаж энэ халааж амар урт хадгалдаг. Хоолны дараа би төснийх нь хэлбэр гоё болсон гэдэг хоёр оноо. Нэрээ онлайнаар авчигээл баахан савн шампаа авангуудаа
зарах гээд өөр савнд хийждэг. Нөгөө худалдаачныг очиж могоон арьсаа өгчөөд савн шампунаа гаргаж үзүүлсэн ч оо мань чи яг их нэртэй ойн баяраараа юу гэдгийг билээ гэж ташлаа сууж ирсэн гэд бөө баяр. Эхнэр нь усанд авах айгүй дуртай юм гинэ. Мокодож ангаагаад танад угаан бэдэм өгсөн. Байгаа ш. Мөнгөөр зодож авсан сайхан ид ий. Манай өөрөөсөө багад ваныг нь үзээд бөө баяр. Мөнгөтэй амжилттай бизнесмен гэдгийг илэрхийлж байгаа. Байранд ороогүй нөө би. Эхнэртээ өгөхөөс өмнө өөрөө тушаад үзээрэй гэд Мокода савн шампунаа үлдээгээд явна. Маргааш нь манай хүн хүрээд ирсэн худалдаачны эхнэр нь гүйж ирээд чиний бүх барааг авъя. Амар сайн зарагдахаар юм байна. Тэр үнэр та нар нь яа гээд байгаа юм бэ гээл. Манай хүн жуурын дэлгүүргөвч тэгээл гэж зөвшөөрч. Худалдаачны эхнэрч бөөн баяр. Манай хүнийг адал яв цаагчдын бүлгмийн дарга дуудана. Очгод явж исэн замд нь хүмүүс луу муу гэж хоорондоо яриад бөөн айдас хүлц байлаа. Яваад орсон ч уурхаа улсны чагнал гээд 5800 алтан зоос өгнө. Шууд ван авдын багаас тэгэл бодож исэн сүрглөө дайраад ирлээгээд бүгд сандарч гүйлдээд яаж юу ийж өгсөн манай хэд бүх улаан мөхийг тусгаад хайцсан ч луунууд идэхэнгөө болоод хүмүүс рүү дайрч эхэлж юм гинэ. Баахан адал яв цаагч нар шахацсан. Зарим нь амар хортцсон байдیں۔ Эндхийн эдгээр чингэн нь дуусаад баларчаагаар нь манай өөрийн хийсэн дээр зэрэгхийн эдгээр Цэнхэр хүмүүсийн шаханд орхно гэдгүйч үлгмийн дарга тэгснэ. Тийгээс дээс зэрэглэлийн адал яв цаагч нар бүгд луугийн эсрэг тулаанд ор гэж тушаалаа. Тэгтэл фэйл гарч ирээд хэрэггүй. Бид нар өөрсдөө агарч чадна гэж шүү. Мокода айгаад явмааргүй байна гэсэн чинь өөдөөд нь явж гоё лууны махыг дийлдэгээд аваад явчихдаг шүү. Арай юу. Мокода луунуудын статусыг нь шалгаж ямар амар аюултай амьд гэдгийг нь ойлгоо. энэ олон илгүү гэж бодож байна. Яаж болон гарлаа Тагам шиг харагдаад байгаа юм шиг надад санагдаж байна. Лууны дайралтаас бултангаа далавчийг нь унахад амархан ч гэсэн толгоор нь ойлгох хэрэгтэй гэж зааж өгнө. Энэ дээр бол зүгээр ингээд нүүн юу ингээд яачи ингээд хийчихээ. Мокода харснаа. Сэлбэлийг дүүрээд байлдаж тулдаж ан хийж байвал нэр барахтай. Энэ гайхалтай араас их том дуу дайраад ирлээ. Ашгүй фэйлээ хамгаалт байсан тулдаа занд үлддэг. Дахиад араас нь дайрахад сүй нэг том болсон. Биендээ шигтгэж байгаа буцаад шитгэхэд фэйл тосож аваад дуусгана. Бүх луунуудыг устгачаад фэйл жаахан үлдчихлээ гэхээр Мокода ихтэй бэлдэж хадгалсан котлетаа гаргаад ирдэг. Фэйлж болоод дахиад лаатрыг шийдэх юм уу гэсэн манай хүн өндөг сухаараар бүрээд шал өөр болгочтой. Шаржигнаад өстой гоё байна гэж фэйл идэж өгнө. Энэ хооронд адал яв цаагч нар манай хэдийг удаад ахаар санаа зовцох хүлээж идэл зүгээр ороод ирнэ. Бүхлөө устгацсан гэдгийг нь сонсоод хүмүүс бөө баяр. Адал яв цаагч нар холдгаар явсан бол дор хаяж талан нас байх байсан л гэжээ. Тэгсэн манай хэд юу юуг устгаж хайчаад хоол унд хийж идчихэд ирсэн байдаг. Мокода 13 луу байсан гэж яхад дарга нь тэднэрийг нь хөдөлж авах сонирхолтой байгааг хэлсэн. Манай хүн бахнаас бусдыг нь зарнаа гэсэн үлгмийн дарга манай талыг нь л авч чадхаар мөнгө байгаа гэлээ. Оройн буудлаа ирсэн байж байгаа энэт өргөл ёстойгоо сананаа. Галын сахиусан тэнгэр зайлуу хурдлаараа яаруулж байна. Одоо яг явууллаа гэжсэн чинь салхины бурхан нууц мессеж явууллаа. Би хамгийн анх чамайг ажилласан штэ. Надад илүү ямар хурсан юм бэ? Газрын бурхан яаж дутуу нөгөө зараад байсан шампунаасаа надад өгөөрэй. Мокода хэлнэ. Арсны өнгийн үргэлжлэх юм бол за би арсны өнгийн цэнхэр болгох чинь цэнхэр болохоор арай санагдаад байгаа. Тэгвэл надад нэг хатуу явуулаад бөө юм бол маргааш нь Мокода ямар үнэт болохгоо сайн мэдэхгүй байна. Цаана болохоор арай л нэг нүүд гэлтмаар юм харуулсан. Тэгээд манай хүн сонголтоо хурдан хийгүүтэй бэлнээр төлнөгээд музик хийж байгаа бодъё. Копит хадгалах скилтэй. Тэг хүмүүсийг харж байгаа бодъё. Сайжиртай. Англи захуу дээшлээд жинхэнэ зааж байгаа юм шүү. Нэр дан. Тэр цаадлах нь яатсан. Зуустагснаас хойш
Хүмүүсийн анхаарал Надад ингэж цагаан болохоор өөр тийш явсан юм шиг байна. юу өвсөг санагдаад байна. Надад очиж фейл Тэнгэрийн цэнхэр болоод тэгээд газрын цагаан. Тийм хүмүүс нь өөрсдөө цагаан болно. Өөрийгөө ястаа заа дугаана. Аснаас гарч ирээд нисдэг луугийн махыг тусгай савсаар амтлаад янзын гой хоол хийдэг. Фейлийг ирэхгүй удаад харин цаг ашиглаад гуляа шүртэл хийгээд Цэнхэр болгоч. фейл хийж явах шиг байна. Гинэд амар сан Цэнхэр зарыг ихтэй. ээжээгээд айж өгөхөө шахсан араас нь фейл гараад ирнэ. Газрын доо орнод ирлээ. Овоо үн хүрх байхаа гэж юм. Хоолой идийгээ дайрахаар ийм амар амьтантай тулдаад зохир болцсон байна штэ. Эхлээд усанд орч гэсэн фэйсбુક гайхсан. Юу яриад байгаа юм бол гэсэн царайд харж байгаа. Онлайн шопоос нохооны сан шампунь энэ төр гаргаад ирсэн чинь би нохоо биш штэ. Бай сануулаастай. Үсийг нь самнаад ус татсан чинь нөгөө хүчирхэг амьтан чинь цочоо татугнаад байдаг шүү. Зүгээр ахиугаа асуулмаар байна. Наад ус чинь гижиг үргээд байна штэ. Тэгээд бэлэг пользерчлийн шампунда халуун усан даа. Тэ нэг их таалагдахгүй юм. Чураад иргэх хор Хажуу талаас таалагдахгүй. Хэрээсэн юм. Салхины шидэг бослоор халуун сэнсээр Миний хийсэн урууд нарийнсан юм. гой харагдаж байсан фейл. Цэнхэрнгийн амгуу гэдэг нь байна. Яагаад гэсэн юм мэдгүй. Бүлүү гэсэн болохоор нүрийн мэдлгүй. Цэнхэрнгийн урууллаа бодсон болохоо цэнхэрнгийн болгоцсон. Энэний уруулыг харуул мэдэгдэн Дуугаар мэдсэн хүлээр очихгүй бол бидний ийм үнэтэй амьтыг янзж мэдгүй. одоо минийхийг яг би бахаацаавна. Дараа газрын зурагтай нэг хот зааж өгнө. Тэнгистэй ойрхон байх. Уруулын хардаа энэ уруулын. Далай хоол идэхиндээ гэж. Ингээд манай гороо шинэ аялал, шинэ Уруулын ийм болцсон. Цэнхэр ягаад цэнхэр болгосонгоо мэдгүй би. Тэгэл бэрэнд орсонгүй. Нэгт орсон юм уу? Вэж та би юм илүү. Лиса харита. Би мумэстэй шүдэ. Дээрээс нэг харъя. Энэ бүр 20 минут болчихлоо. Яа нэрээ миний сүнг мумэстэй юу. Юугийн сан харуул. Нэг хүн гарч юм. Бэхгүй. Пэйж хідэн гаруудыг багасгах. пэйж гэдгийг ойлгохгүй болохоор шууд юу яачээ. Пайр гэх юм уу, пэйр гэх юм уу. Нааша энийг орчуулад өгөөч. Гоцоо танилж байна. Пэйр юм уу? Пайр гэдэг нь юу гэсэн үг юм? Нааша Later. Мэдгүй. Гурван байгаа юм чи шууд ингэ юу яачи уруулмал энэ хамаагүй яачи. Зүгээр өөртөө таалагдсан үр бодолтыг нээчи. Энэ нүрний дүгхинд тэмтгэв. Нэг надад таалагдж байна. Нэг ашиглалаа. Тэгээ надад ийм болгочихлын нэг ийм юмнууд нь одоо ингээд тийм улаан болчихно улаан.
энэ дээр бол инкерийн ингээ өнгөнүүд нь гоё тодорч харагдаад байна. Харагдаж байна. Живсэн гэж юм. Тэ. За энийг хичвэстэй юмсэлнэ. Усыг нүүр болгоё. Нэг хүснийхэн өнгийг нэг юм болгоч юм. Тэгэхгүй нэг юм болгоч. Ямар үнэтэй болохгүй мэдэхгүй байна. Сайн бати. Энэ усны тасалтыг авахар арай санагдал энэ. Бордоо юм хөрөнгөөр яачи. Одоо энэ готлын солити бас. Готлноос тохирохгүй харагдаад байна. Юу яцгаана. За битгий юмнээ тэгээд он сонирхолтой болоо гэхээр 4 сезон гарсан. Маш олон хүмүүсийн дуртай үзье гэсэн ийм нэг анимыг ярьж өгөх бэлтлээ. За тэгээд лайк дараад тэгээд subscribe хийх бол яг одоо subscribe дараарай. Манайхад тэгээд комментээр бүгдх юм байна сте. За нэнд орцгоо. Гинт авто мэлхий тэнгэрээс бууж ирээд хотыг бодоо олгож байна. Супер баатрууд мэлхийг зогсоосон. Ганц нөлөөлөлт хийсэй. Энэ хийхээ бидгээс хэлэн маа аваад хураагаар задлаад байсан чинь нэг царайлаг бат хурж ирээд авдаг. Тэгээд гэртээ болгоомжтой хараарайгээд Максиг олж устгахаар яваад байна. Хүүд бол тэр мэлхийлсээ огц юм биш. Миний гоймоо очихлаа гэж хэлээлүүлдэг. За тэгээд саяны явдлаас хойш ингээ одоо болно. Нөгөө баатар чинь хойд мэлхий устгаад Зас би энэ байранд орохгүй. Скол энэ далавч хийчихээ. Тэс далавч. Мөнгө өгөхгүй амиа хөл хийж шүү. Далавч гээл. Манай гинт гартон чорж ирэл. Нөгөө бүгд чинь байранд орохгүй болтой би яг. Башин дээр нэг хөөхөө Хүмүүсийг харж байгаа л хийждэг гэж. Дээрх хүмүүс дургу өнтер хийж шүү. Ямар зүн бэ? Далавч болчихжээ. Надад ихтэй сая далавч байсан уу? Далавч байгаагүй байсан бах тий. Манай вэйнруу нисэж бууж ирэл. Намайг сонроо. Анжел. Өнөөдрөөс би чамаа хамгаалж байна гэдэг. Гараар гисэн чинь манай баярлаа гэснээр мөнгө өгч яваад өгдیں۔ Бас сонирхол юм аа. Сонроо шүү. Ангаа өнөөдөр та нартай